Одоо энэ төлөвлөгөө чинь батлагдаад намар улсын төв дээр бодвол зарлууд нь суух байх л та. Тэгээд зардал нь гараад тэгэхээр 26 оны эхний үйлдэлд гарна. Тэгэхээр нэг 10 сарын хугацаанд бид нар одоо 26 оны 10 сарын 31 гэдэг чинь 10 сарын хугацаанд л одоо хоёр том үйлдвэрийн одоо нээлттэйг л бүр ажиллуулж эхлээл нээлттэй хийх юм байна гэж ойлголоо. Тэгээд хугацаагаа бас бодиттой хэрэгжихүүц тавьдаг байхгүй бол одоо байнга хэлээд байгаа шүү дээ. Бид нар нэг юм гоёгоо цаас идэл болчлоо. Тэгээд ингээ ярихаар нэг талаас нь эцсийн газрын үйл ажиллагааг нь эсэргүүцээд байгаа юм шиг хандлага төрүүлээд уг нь бол тийм биш шүү дээ. Аль болох бид нар энэ төслүүдийн бүгдийг явуулчих гэж байна. Тэгээд сая бас тэр босрлын яамнаас асуусан асуултанд хариулт авсангүй. За төрийн өмчийн компани юмнэр яг яаж гэдгээс бас хариулт авсангүй. Тэгээд нэг асуултандаа бүрэн авдаг болчвол бид нар бас үр дүнтэй ярилцдаг байдаг болохгүй л ингээд нэг асуусан хариулсан бол. За болдын Цэнгэл төрийн өмчийн бодлого төсөлтийн газрын дарга 4-р энэ дэр. За хичээл асуултанд хариулъя. Тэгэхээр бид бүтээмжийг 30%-аар зардлыг 30%-аар өсгөж зардлыг 15%-аар бууруулна гэсэн одоо ийм нэлээ одоо өөдрөг зорилт төвшилж байгаа. За зардлыг төрөмж компаниудын зардал бол 16.9 их найд байгаа. Энийг 15%-аар бууруулахад бид нэг 2.5 их найдтай бууруулна гэж төлөвлөж байгаа. Тэгэхээр өөрөөр хэлбэл зардлыг 16.9-өөс 14.3 руу оруулнаа. За энийг бол одоо бид болцоотой гэж бол ингэж төлөвлөсөн. За төрөмж компаниуд бол үндсэндээ нэг 5 их найдыг ашигтай ажилласан. За энийг одоо бүтээмжийг 30%-аар өсгөх нь бол 6.5 их найд болгох юм тооцоо судалгаа гаргасан. Ер нь бүтээмж өөрөө бол нэлээд өргөн ойлголт. Энийг одоо яг базаад хэлэх юм бол одоо 4 одоо арга хэрэгслээр одоо бид нар энийг 30%. За Цэнгэл дарга гүйцэж хариулъя. Техник технологийн шинжилтийг хийн. Хоёрдугаар төрийн компаниудаар засаглалын одоо реформыг хийхэд төлөвлөж байна. За нөгөө нэг 3 дахь асуудал нь бол төрийн компаниудын хүний нөөцийн бодлогыг бол зайлшгүй эргэж харах шаардлага байж байгаа. За нөгөө 4 дахь гол асуудал нь бол одоо зардлыг хянаж үр өгөөжийг дэвшлүүлэх чиглэлээр ерөнхийдөө шаардлагагүй зардал оронтой бол одоо багасгах гэсэн ийм одоо цогц 4 арга хэмжээг авч хэрэгжүүлсэн үндсэн дээр ер нь хөрөнгө өгөөжийг одоо 30% хүргэх болцоо байж байгаа. 22 оноос авч хэрэгжүүлсэн үр дүнд бол 135 компани 106 болгосон. За бид эх жилд бол компаниудын тоог бол 70 хүртэлх одоо хуваар бууруулах ийм одоо төлөвлөгөө гаргаж ажиллаж байгаа. Баярлалаа. За Үлзий хүүгийн шийдвэр гишүүн тодруулжсэн. Хүрдэн дараа нөгөө асуултандаа хариулт авахгүй болохоор миний хоёр тодруулга ингээд хоёлоо байхгүй болчиход байна л та. Одоо тэр босрлын яамны 2026 оны 22 төсөл хөтөлбөрөөс 3 хөтөлбөр байна. Үүний нэг нь үр дүнд суурилсан зээлийн хөтөлбөр хэрэгжүүлнэ. Гадаадын зээлээр гэд яг адилхан нэртэй 2 хөтөлбөр байна. Нэг нь 2-2-1-4 дээр, нэг нь 2-4-1-3 дээр. Тэгээ энэ яг ямар заалтууд юм бэ? Ягаад за хариулт өгье Бочиргал төрийн нэрийн 4-р энэ дэр. Шийдвэр гишүүний асуултанд хариулъя. Боловсролын яам төрийн нэрийн бичгийн дарга Бочиргал. За тэгэхээр боловсролын 2026 оны төсвийн жилиг боловсролыг дэмжих жил болгон засгийн газраас зарлаж байгаа. Тэгээ энэ хүрээнд бол үйлчлэлтэй ажлууд бэлтгэл ажил хангалтад явж байна. 2028-аас 2030 оны түвшинд бол одоо хүн амын динамик өсөлт, сургууль цэцэрлэгийн хэрэгцээ хамгийн өндөр түвшиндээ хүрэхээр ийм судалгааг бол одоо дэлхийн банкнаас гаргаад судалгаагаа хийгээд ингээд санхүүжих зээлийн төслөө бас боловсруулад ингээд ажиллаж байгаа. Тэгэхээр үндсэндээ бол энэ зээлийн төслүүд бол сургууль цэцэрлэгийн одоо хүртээмжийг нэмэгдүүлэх хөрөнгө оруулалтын төсөл тэр дундаа бас давхар боловсролын одоо чанарыг сайжруулах хот хөдөөгийн боловсролын ялгаа за тэгээд Улаанбаатар хотод байгаа бас өндөр үүссэн байгаа хэрэгцээ бүлэг дүүргэлт чанар стандартыг нэмэгдүүлэх чиглэсэн хөрөнгө оруулалтын төслүүд байгаамаа.